Сайн байцгаана сонсогчдоо Час өдөр подкастын шинэхэн дугаартаа тавтай морилоо. За та бүхэндээ сонсож байгаа цаг үеийнхэн мэндийг хүргэе. За өнөөдрийн дугаараар миний бэлдсэн хэрэг бол 5 жилийн өмнө бас цахим орчинд хүмүүсийн анхаарлыг нэлээд их татаж яригдж байсан, магадгүй одоо талцуулж байсан хэрэг байх гэж бодож байна. За одоо та бүхэнд дэлгэцэн дээр харуулж байгаа мэдээ бол Icon CGM сайтад 2020 оны 1-р сарын 31-ний өдөр нийтлэгдсэн мэдээ байгаа. Босоо хөх Монгол төрийн бас байгууллагынд зодуулсан иргэн амиа хорлжээ гэсэн мэдээлэл гарсан байна. За энэхүү нийтлэл дээр дурдсанаар 2020 оны 1-р сарын 27-ны өдөр Сэлэнг аймгийн Мандал сум 9-р багийн нутаг Дэвсгэрт за Тус аймгийн Харьяат иргэн эзэнгүй балгасны дай модноос өөрийгөө боомлсон байдалтай нас барсан хэрэг гарсан. За тус хэргийг бол Сэлэнг аймгийн цагдаагийн газар одоо Мандал сум дахь сум дундын цагдаагийн хилцс одоо шалгаж эхэлсэн бөгөөд их сурвалжийн хэлж байгаагаар бол Босоо хөх Монгол төрийн бас байгууллагын тэргүүн Шинжээ Аравдан гэдэг хүний 2020 оны 1 сарын 24-ний өдөр Facebook хуудастай оруулсан бичлэгт гарч байгаа иргэн 3 хоногийн дараа одоо өөрийгөө боомлж амиа хорлсон байдалтай олцсон байна. За тухайн бичлэг нь ямар бичлэг байсан бэ гэхээр нойтон мод бэлтгэж байсан хүмүүст Жавти хүртэв гэсэн тайлбартай байсан бөгөөд бичлэгийн туршид Босоо хөх Монгол төрийн бус байгууллагын одоо тухайн одоо мод бэлдэж байсан гэх иргэдийг модоор цохиж байгаа үйлдэл гарсан ийм видео бичлэг байсан байна. За энэ хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж хэрэг үүсгэснээр Сэлэнг аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор энэ улс болдоос эрүүгийн хуулийн тусгай ангийн 14-р зүйлийн 1 дахь хэсэг буюу хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх. За тэгээд эрүүгийн хуулийн 13-ийн 5-ын 2-ын 1-т заасан гэмт хэрэг буюу одоо бүлэглэж занал хийлэх гэсэн гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хүлээж аваад тэгээд Сэлэнг аймгийн Мандал сум дахь сум дундын одоо шүүхээр 2020 оны 11 сарын 10-ны өдөр хянан хилэлцсэн юм байна. За ингээд шууд шүүхийн шийдвэр дээрээс нь өнөөдрийн дугаарыг бол уншиж өгөөд явъя. За тухайн үед гарч ирсэн мэдээллээс харахад А дайр сүрэн болон П Шинжээ Аравдан гэсэн одоо Босоо хөх Монгол төрийн бас байгууллагын гишүүд байсан гэсэн мэдээлэл бол надад олдсон боловч за яг шүүхийн шийдвэр дээр бол хинийхэн ч овог нэр нь бол дурддагдаагүй ингээд цэг гэд орхичихсан байсан. Тэгэхээр одоо хин нь хин гэдгийг нь бол ялгаж ойлгоход бол надад нэлээд хүндрэлтэй байсан. Ерөнхийдөө бол чадаагүй гэж хэлж болно. Тиймээс цаашдаа бүгдээрээ зөвхөн шүүгдэгч 1, шүүгдэгч 2 гэд яриад явчаа. За шүүгдэгч 1 бол Монгол улсын иргэн 1975 онд Улаанбаатар хотод төрсөн за автын механикч мэргэжилтэй хуваарай хөдөлмөр эрхэлдэг гэсэн мэдээлэл байна. За ам бүл нь бол 4, эхнэр 2 хүүхдийнхээ хамт амьдардаг. За өмнө нь бол 1 жилийн хорих ялгаар шийтгүүлсэн ч 1 жилийн хугацаагаар хянан харгалцсан гэж тэмдэглэсэн байна. За шүүгдэгч 2-ын хувьд гэх юм бол мөн Монгол улсын иргэн 1975 онд Дорнод аймагт төрсөн сэлбэрчин мэргэжилтэй хуваарай хөдөлмөр эрхэлдэг гэх. За ам бүл бол 3 эхнэр хүүхдийн хамт амьдардаг. Өмнө нь 3 удаагийн ял шийтгэлтэй хэмээн бичсэн байна. За прокуророос үлдэж ирүүлсэн яллах дүгнэлтэнд тусгаснаар бол 2020 оны 1-р сарын 24-ний өдөр Сэлэнг аймгийн Мандал сумын Хэрх 4-р багийн нутаг Билүүтийн ам гих газар иргэн Г, Б, Д, Ж нарыг тухайн газраас дахин мод огтлохгүй байхыг шаардаж улмаар эрхшээлтэд оруулан тэднийг модоор зохиж буй бичлэгийг олон нийтийн сүлжээнд байршуулж айлхан одоо сүрдүүлсний улмаас иргэн Г-г бол амиа хорлоход гарцаагүй хүргэсэн. Мөн 2 шүүгдэгч нар одоо бүлэглэж мод бэлтгэж байсан иргэдийг модоор зохиж за хүч хэрэгэлсэн үйлдэл хийж хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болох үз баримт мэдээлэл тараахаар сүрдүүлсэн гэмт хэрэгт тус холбогджээ. За одоо би харин та бүхэндээ шүүхийн хилэлцүүлэгт шинжилэн судалсан нотлох баримтуудаас дурдъя. За гэрч 1 мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ дараах мэдүүлгийг өгсөн байна. 2020 оны 1-р сарын 24-ний орой Facebook-ээр ноён ууланд хүмүүс хууль бусаар мод огтлож бэлтгэж байгааг илрүүллээ гэсэн утгатай бичлэгдэр манай талигаач ах байсан бөгөөд тэр бичлэг дээр манай ахыг танихгүй хүн мод барьчихсан бөхсөн бие рүү 3 удаа гуйдаж цохиж байгаа дүрс гарч байсан. Тэгээд би талигаачийн эхнэр лүү нь яриад бичлэгийн талаар хэлэхэд талигаачийг зүгээрээ гэртээ ирчихсэн байна гэж хэлсэн. Маргааш өглөө нь талигаачийн гэрт нь очиод түүнээс өөрөөс нь асуухад гайгүй өнгөрсөн бичиг баримтаа авчихсан
явсан зүгээр гэж надад хэлж байсан. Босоо Хөх Монгол хөдөлгөөний хүмүүс л юм шиг байгаа юм. Тэд нарын Facebook хаягнаас тавигдсан байсан гэсэн мэдүүлгийг гэрчнийг өгсөн байна. За харин гэрч 2 мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ 2020 оны 1-р сарын 24-ний орой Facebook ухаад сууж байтал талигаач болон өөр 2-3 хүн ноён ууланд мод бэлтгэсэн гэд талигаачийг болон бусад хүмүүсийг модоор цохиж байгаа бичлэг гарч байсан. Талигаач тухайн бичлэг дээр бөхсөн бие рүүгээ модоор цохиулаад ёй гэж бархирч байсан. Талигаачтай урд нь цуг самарт явах гэх мэтээр олон удаа уулзаж байсан. Тэрээр үг яриа сайн, бусадтай харилцаа сайн, даруй зантай л хүн байсан гэсэн мэдүүлэг байна. За харин гэрч 3 бол мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ би талигаачийг хууль бусаар мод бэлтгэсэн гэд одоо бусдад зодуулж байгаа бичлэгийг тавигдсан оройн нүцсэн юм аа. Тэгээд бичлэг тавигдсны маргааш нь талигаачийн гэрт нь очиж бичлэгний талаар асуухад ямар нэгэн бичиг баримтгүй унсан мод авах гэд явсан чинь босоо Хөх Монголын хүмүүстэй таарад задуулаад ирлээ. Гэхдээ зүгээрээ л гэж ярьж байсан. Мөн талигаачийн нас барахын урд өдөр талигаачтай би уулзсан. Намайг трактор янзалж байхад талигаач манай гэрт ирээд бид нарыг ууланд мод бэлтлээ гэж бургасаар оруулсан хүмүүс бичлэг хийж сошиалд тавина гэхээр нь би тэднээс битгий тавиараа гэхэд заал гисэн гэж ярьж байсан гэсэн мэдүүлгийг бол гэрч 3 өгсөн байна. За одоо харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч буюу одоо эхнэр нь мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ дараах мэдүүлгийг өгсөн байна. 2020 оны 1-р сарын 24-ний орой 19-с 20 цагийн орчимд байх гэж санаж байна. Гадаа харанхуул олж исэн. Манай хүүгийн найз нь хүүрөө маань залгаад Facebook дээр танаа аавын чинь бичлэг гарчихсан байна гинэ гэсэн. Тэгэд би Facebook ухаж байгаад тухайн бичлэгийг үзэхэд талигаачийг маань хүн модоор цохиж байгаа бичлэг байсан. Талигаач 1 сарын 24-ний өглөө уулнаас хуурай унсан ч хамаагүй мод олж ирдэг юм билүүл гэж ярьж байсан. Яг явсныг нь ч би мэдээгүй. Тэгэд ууланд явж байгаад тэр бичлэг хийсэн хүмүүстэй таарсан юм шиг байлээ. Манай нөхрийг хууль бусаар мод бэлтгэсэн гэж бичлэг хийж олон нийтийн сүлжээнд тавьсан нь манай нөхрийн өөрийгөө боомлж нас барах шалтгаан болсон гэж би үзэж байна. Манай нөхөр өөрөө Facebook гэж мэдэхгүй олон нийтийн сүлжээгээр бусдад зодуулж байгаа дээрээс нь мод хууль бусаар бэлтгэсэн гэж бичлэг яваад хүн болгон өөрлөн залгаад уцаар ярьж асууж байсан нь түүнийг сэтгэл санааны хувьд зочролд оруулж үхэлд хүргэсэн гэж би үзэж байна. Дандаа Facebook-ээр бичлэг хийж гарч байдаг хүмүүст юм болохгүй хаа. Гэхдээ манай нөхрийн хувьд тийм зүйл огт үзээгүй учраас мөн 2 зээгээ тухайн бичлэгнээс болж уйлж хонсон гэж сонссон зэрэг шалтгааны улмаас түүний сэтгэл санаа цочролд орж л амиа хорлсон гэж би бодож байна. Босоо Хөх Монгол хөдөлгөөний тэргүүн ноён уулын үеэр их жагсаал цуглаан хийдэг хүн л гэж би сонсож байсан. Түүнийг бол танихгүй гэсэн мэдүүлгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч буюу одоо эхнэр нь өгсөн байна. За харин дараагийн гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ 2020 оны 1-р сарын 24-ний өдөр манай аав өөрийн найз болон найзынхаа хүү нарын хамт дөрвүүлээ Сэлэнгэ аймгийн Мандал сум Хэрэг 4-р баг Билүүт гэх газраас түлээний мод бэлтгэж яваад Босоо Хөх Монгол төрийн бус байгууллагынхантай таарад мод бэлтгэсэн асуудлыг нь шийтгэж модоор зохиж эрх чөлөөнд нь халтаж байгаа талаар Facebook-д бичлэг тавигдсан байсан. Мөн аавтай хамт явсан ахаас асуухад тухайн үед 5-6 залуучууд машинтай таарад тэгээ бууж ирээд хэвтэрт ортолчин зодно гих мэтэр одоо элдв янзаар хараалын үхс урсгаж хил амаар доромжилж байгаад модоор зогсон гэж ярьж байсан. Тиймээс энэ бүгдийг хараад байхаар дээрх залуучууд бүлэглэн бусдын эрх чөлөөнд халдаж танхаарч байна гэж үзэж цагдаагийн байгууллагад дахин өргөдөл гаргасан юм а гэсэн мэдүүлгийг бол өгсөн байна. За харин тухайн үйл явдал болоход талигаачтай цуг явсан бусад 3 хүмүүс бол дараах мэдүүлгийг өгсөн байна. За талигаачтай хамт явж исэн эхний хүн бол мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ бид дөрөв Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрэг 4-р багийн нутаг дэвсгэрт Билүүт гэх газар буюу одоо хуучин Арцад цуслан дөнгөж өнгөрөөд замын хажууд өмнө нь хөрөөдөө унах жагсан хусмод байхаар нь энийг авчихъя гэд машин дээрээ 1.5-аас 1.6 метрийн хэмжээтэй 10 гаруй мод ачиж байтал
2 суудлын автомашинтай хүмүүс бид нарын хажууд ирснээ машинаас 5-6 хүн бууж ирээд бид нарыг муу пиццанаар хус мод хийлээ гэд гар утсаараа бичлэг хийгээд байсан. За нэг нөхөр нь нөгөөдөгтөө наадуулаа модоор балав гэж хэлсэн. Тэгэд нэг нөхөр мод аваад хурж ирээд энд зогс гэж биднийг хэлсэн. Тэгэхээр нь би аваад очтол хус модоор миний зүүн гуйны хэсэгт 2 удаа зогсохоор нь би зүхтаагаад жоохон зайтай очиод зогссон. Тэгсэн миний дараагаар талигаачийг бол модоор зогсон. За түүний араас дэг хамгийн сүүлд манай хүүг модоор зогсон. Тэгээд бид нарыг нэг нь модоо аваад зайлцгаа гэж хэлээд өөрсдөө төрүүлээд машинтайгаа яваад өгсөн. Бид нар удаач үгүй тэгээд хөдөлсөн. Хус модоор миний зүүн гуй руу бол 2 удаа зогсон. Өөр газар бол зохиогүй. Харин талигач болон дэг 2 удаа зогсон. Харин манай хүүг 1 удаа зогсон байхаа. 5-6 хүн бууж ирсэн санагдаж байна. Гар утсаараа бичлэг хийсэн хүн нь анх машинаасаа бууж ирээд босоо хөх Монголынхан байна. Дархан цаазд газар мод бэлтгэлээ пиццанууд гэд бид нарыг элдвэр хилээд хараагаад байсан. Яг юу гэж хараагаад байсныг бол би одоо сайн санахгүй байна. Тэгэхээр нь бид нар тухайн үед жоохон айж балмагдаад модоор бол цохиулсан. Бусад хүмүүс нь яг юу хийж байсныг нь би тодорхой мэдэхгүй байна. Тухайн үед бүгд л элдв янзаар хараал хилээд л байсан. Би харвал хүн тус бүрээр нь хилээд өгч чадна. Бид нар босоо хөх Монгол гэд хідэн залуучууд яваад байдаг болохоор айж балмагцсан. Хэрвээ зохиулахгүй гэд эсэргүүцсэн бол бид нарыг өшөө зодож цохих юм билүү? Нөхцөл байдал ер нь бол хүндрэх байх гэж айсандаа бүгд цохиулсан гэсэн мэдүүлгийг бол за нэг хүн нь мэдүүлсэн байна. Талигаачтай хамт явж исэн одоо 3 хүний эхнийх нь хүний мэдүүлэг бол саяных байна. За саяны хүний одоо хүн бол хамт явж исэн юм байна. За тэр хүн бол хэлэхдээ би тэр хүмүүсийг одоо харвал хин нь хараал хилээд байсныг зааж өгч чаднаа. Манай аав болон талигаач 2 намайг машиндаа суу гэж суулгасан. Тэгээд тэд нартай уулзаад байсан. Тэгснээ нэг нь мод барьчихсан машин дээр ирээд намайг машинаас буугаад ир гэж хэлсэн. Тэгэхээр нь би машинаас буутал 1 метр орчим урттай бүдүүн мод барьчихсан. Намайг энд зогс гэд модоороо миний зүүн гуй руу 2 удаа зогсон. Намайг зохихийн өмнө надтай цуг явж исэн аавыг, талигаачийг бас дэ ахыг зогсон юм шиг байна лээ. Пиццанаар минь та нар юу н эндээс мод бэлтгэх ёстой юм уу гэдэл байсан. Тэгэд би машиндаа суусан болохоор өөр юу гэснийг сонсоогүй. Ямар ч байсан хараагаад л бүгд гар утсаа гаргаж ирээд бичлэг хийгээд байсан гэсэн мэдүүлгийг бол одоо талигаачтай хамт явж исэн одоо найзынх нь хүү бол мэдүүлэгтээ дурдсан байна. За дараагийн хүн буюу одоо дээр дуртагдсан Д гэх хүн бол дараах мэдүүлгийг өгсөн байна. Тэр өдөр арцад цуслан өнгөрөөд явж байтал замын хажуу талд унахчихсан мод байж байсан. Тэгэхэрэн зогсоод за энийг авчихъя гэд ачиж байтал зүүн хараа талаас 2 машинтай хүмүүс ирээд яагаад мод хөрөөдөд байгаа юм бэ гэсэн. Тэгэхээр нь бид нар энд унахчихсан бэлэн мод байсан юм аа. Энийг авч байна гэж хэлтэл үгүй та нар унгаасан гэд бичлэг хийж байсан нөхөр бид нарыг муу навшнууд пиццанууд гэж хэлээд байсан. Тэгснээ нөгөөдөгтөө наадуулаа балав гэж хэлсэн. Тэгсэн нөгөөдг нь бид нарыг дуудаад гартаа 1 метр орчим урттай бүдүүн хус мод барьчихсан бид нарыг дарааллуулаад цохиж эхэлсэн. Тэгээд тэд нар машиндаа суухдаа та нар бичлэгээ өөрсдөө фейсбүүкээс хараарай гэд эргээд ирэхэд явсан байгаарай гэж хэлээд ноён уул руу чиглээд явсан. Мод бэлтгэлээ гэд биднийг элдвээр хилээд байсан хүн нь өмнө нь Сэлэн аймгийн Ерөөс өмнөд Бугант тосгонд хятад хүний хурууг тасдаж байсан. Ер нь бид нарын л зүв болдог гэж хэлж байсан гэсэн мэдүүлгийг бол талигаачтай хамт явж байсан иргэндээ өгсөн байна. За өнөөдрийн дугаар бол одоо шүүхийн шийдвэрийн яг үг өсгчлэн дараалалаар нь уншиж өгөх байдлаар явж байгаа гэдгийг дахин сануулъя. За шүүхийн шийдвэр дээр дурдсанаар бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлийг би одоо уншиж өгье. Үзлэгийг цагдаагийн хэлтсийн 15 тоо дөрөнд 13 цаг 45 минутанд эхэлж 14 цаг 30 минутанд дуусгав. Бичлэг эхлэхэд нэгнийгээ модоор зохиж байгаа бичлэг байх ба баруун гартаа 1 метр урттай хус мод барьж тамхи зуусан этгээд буюу яллагдагч байв. Харин модоор зохиулж байгаа бор хөрөн өнгийн малгайтай цэнхэр өнгийн хөрөмтэй хүн нь талигаач байх ба бичлэг эхлэхэд яллагдагч нь талигаачийн ингрээс заамдан татаж өөртөө ойртуулан зүүн гарын ханцуунаас нь татаж хохин пиццаа минь хөөй гэж хэлэн баруун гартаа барьсан модоор талигаачийн бөхсөн тус газар нь 2 удаа цохив. Энэ үед талигаач яа ёо гэж дуурав. Мөн хажуунаас нь бичлэг хийж буй итгээд эннээс илүү өвдөж байгаа штэ навшоо. Эннээс илүү өвдөж байгаа штэ навшнуудаа гэж хэлв.
Үүний дараа яллагдагч наашир гэж хэлэн талигачтай хамт явж байсан иргэн дээг дуудах ба бичлэг хийж буй хүн нутгаа хайрлахгүй бол ингэдэг юм гэж хэлэхэд яллагдагч иргэн дээгийн бөксөн тус газарт нь 2 удаа мотор зохив. Яллагдагч нь иргэн дээг зогсны дараагаар талигачтай хамт явж байсан найзынх нь хүү буюу иргэн жээг чи наашир гэж дуудахад бичлэг хийж буй хүн наадах чинь хүүхэд байна штэ яах юм гэж хэлэхэд яллагдагч энэ мод эннээс илүү өвдөж байгаа штэ гэж хэлэн иргэн жээг цохихоор гараа далайх мөчөд бичлэг дуусч байв гэх тэмдэглэл байна. Харин олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн мэдээллийн талаар шүүхэн шийдвэр дээр юу гэж дурдсан байгаа вэ гэхээр мэдээлэл оруулсан хэрэглэгч нь бол элдв мэдээлэл гэсэн хэрэглэгч байсан юм байна. За 2020 оны 1-р сарын 24-ний 21 цаг 30 минутанд Сэлэнг аймаг Мандал сум ноён уулын арын билүүтийн ам олон хэлж сануулж байсандаа бид ноён уулын төлөө хэдэн жил тэмцэв. Нутгийн иргэд залуу хус модыг хайр найргүй хөрөөдөн ачиж байгаатай таарч жавти хүртэв гэсэн гарчигтай 29 секундын урттай бичлэг нийтэлсэн бөгөөд бичлэгийг 19,905 удаа үзсэн байна. За одоо шүүгдэгч нар шүүхийн хилцүүлэгт юу гэж мэдүүлсэн тухай уншиж өгье. За шүүгдэгч 1 бол шүүхийн хилцүүлэгт мэдүүлэхдээ 2020 оны 1-р сарын 24-ний өдөр ноён уулын зөвхт бид нар 2 машинтай явж байсан. Нилийн доороос явж байхад хөрөөр ам дуугараад байсан юм. Яг дээшээ явж байтал портер замын хажууд зогсчихсон. Цаанаас нь мод хөрөөдөж байсан. Бидний өөрсдийн хийдэг ажил байгаль хамгаалдаг. Ялангуяа ноён уулын асуудлаар 56 удаа захиргааны хэргийн шүүхээр орж байсан. За нэг удаад нь Сэлэнг аймгийн захиргааны шүүхээр орж, улсын дээд шүүхэр хүртэл 3 удаа орж, 60 удаагийн шүүх хурлыг 6 жилийн хугацаатай хийж байж, арай гэж гадны хууль бус компаниас ноён уулыг салгаж авч байсан. Улсын дархан цаазтай бүсэд хамруулж, ерөнхий сайдаар засгийн газрын зүгээс тогтоол гаргуулсан газар юм аа. Тэгээд мод бэлтгэж байсан нөхдүүдтэй тааралдаад та нар хаанхын улсууд вэ? Яагаад хус мод унгав? Та нар өөрсдөө хайрлахгүй бол гадны улсууд аргагүй шүү дээ гэж хэлсэн. Саяны мэдүүлэгт гарсан шиг олон удаа пицта гэж дуудаад элдв янз болсон зүйл байхгүй. Ер нь бол тэр нөхдүүдийг бургасаар ороолгосон нь үнэн. Яг өөрсдийнх нь унгасан модоор ороолгохдоо наад мод чинь энээс илүү өвддөг шүү гэдэг утгаар л би хэлсэн. Хятад хүний хуруугаар тасалсан барьсан зүйл яригдаагүй байхгүй. Бид олон жилийн турш байгаль орчны чиглэлээр ажиллаж байна. Ялангуяа хууль бусаар мод бэлтгэх, алт олборлох, гадна дотны гол мөрөн, ой, санд хамруулан урт нэртэй гэж яригддаг хуулийн эсрэг үйл ажиллагаа явуулж байгаа. Тэмцсээр ирсэн. Шүүх хяналтын байгууллага болон маш олон байгууллагуудтай хамтарч ажиллаж байсан. Зарим үед нь бид өөрсдийн зүгээс таслан зогсоож, нутгийн ард иргэдэд нь газар нутгийг нь бүрэн бүтэн хүлээлгэж өгөх ажлыг олон жил хийсэн. Энэ ажлынхаа хүрээнд иргэн хүн байгалаа хамгаалах журам дүүргийн дагуу эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж байсан тийм аюултай үйл ажиллагааны хажуугаар чимээгүй дуугүй өнгөрч чадаагүй юм аа. Тэгээд таслан зогсоосон нь үнэн. Таслан зогсоогоод тэгээд тэр хүмүүс өөрсдөө битгий цэрэг цагдаад хилээч гэд гуугаад байхаар нь бид нар нэгэнт унгаасан модыг яалтаа билээ. Та хэд энэ хавьягаа цэвэрлээд яваарэ. Атсан модоо тэр чигт нь аваад яваарэ. Тэгээд энэ бичлэгийг чинь харин бусад хүн ахиж ийшээ мод бэлтгэхгүй тулд өөрийн Facebook хуудсанд 50 шүү гэж хэлээд заа гэд салсан юм шүү дээ. Би бол олон нийтийн сүлжээнд тавьсан гэж ойлгохгүй байна. Би ямар нэгэн Google болон YouTube дээр нийтлээгүй. Олон нийтийн сайтууд болон хэвлэл мэдээлэлд би өгөөгүй. Зөвхөн өөрийн Facebook хуудсанд л тавьсан. Би тэр бичлэгийг тавиад маргааш нь устгасан. Гэтэл TV8, элдв мэдээлэл гих маш олон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд тэрийг хуулж аваад цааш нь цацчихсан байсан. Би тэр бичлэгийг 1000 арилгаад нэмэргүй болчихсон. Тэр улсуудад бид нар ч гэсэн гомдол гаргасан байгаа. Жинхэнэ цааш нь түгээсэн нь хэвлэл мэдээллийн асуудал шүү. Үнэхээр бичлэгээс болж ийм явдал болсон гэж байгаа бол тэр улсуудад нь ямар арга хэмжээ авсан бэ? Хус мод гэдэг байгальд өөрөө ямар өндөр үр нөлөөтэй вэ? Цэвэр хүчил төрөгч
маш ихээр гаргадаг. Байгаль орчинд хохирол учруулсан талаар ярих юм бол маш олон асуудал байгаа гэж эхний шүүгдэгч бол мэдүүлсэн байна. За дараагийн шүүгдэгч бол шүүхийн хилцүүлэгт мэдүүлэхдээ 2020 оны 1-р сарын 24-ний өдөр бидэнтэй хамт уул усныхаа төлөө тэмцэж байсан ах маань бурхан болоод ажил явдалд нь оролцоод уулан дээрээ гараад юрөөл хайрлаад юмаа өргөд буцъя гэд явж байтал хөрөө дуугарч байсан. Тэгэд яваад очтол 4 хүн мод бэлтгэж байсан. Тэгэд буугаад та нар чи яаж байна? Та нар чи нутгийн улсууд байж яагаад нутгаа хайрладаггүй юм бэ? Ямар харамсалтай юм бэ гэж хэлсэн. Саяны уншсан мэдүүлгүүдэд хараалын үг хэлээд хашгираад байсан гэд байх юм. Өөрсдийг нь байлцуулаад асуумаар санагдаж байлаа. Тэр үед хичнээн мод тайрчихсан юм бэ гэд язооруудыг нь тоолоход замбраагүй юм байсан. 20 гарч байсан байх. Тэр 4 хүний хинэн билетээ нэг нь бид нарыг уучлаарай ахиж ийм мод хийхгүй бид нар явлаа гэсэн. Та нар энэ моднуудыг тастаж хайчгаад явлаа гэж бодож гин үү? Зохих ёсны цагдаагийн газарт нь мэдэгдээд яах юм бэ гэхээр нь унсан модных нь мөчрөөр 2 шахуурдаж аваад талбайгаа сайхан цэвэрлээрээ одоо нэгэнд унгаачихсан юм чинь гэж хэлсэн. Биднийг хүний эрхэнд халтлаа гэж байх шиг байна. Нийтийн эрх ашиг гэж байдаг юм шүү дээ. Байгалыг эрүүлжүүлж байгаа хус мод чинь бид бүгдийн л эрх. Тэр эрх ашгийг тэр 4 хүнд өөрсдийн хувийн зорилгоор таслаж байна гэдг нь буруутай үйл явдал. Тэрэн дээр би өөрийн хийсэн үйлдэлийг ер нь зөв зүйл хийсэн гэж хувьдаа бодож байна. Би зөв юм хийсэн. Би байгаль орчноо хамгаалахын тулд зөв үйлдэл хийсэн гэж өөрийгөө одоо болтол бодож явдгаа гэж дараагийн шүүгдэгч бол хэлсэн байна. За харин шүүх хуралдааны үеэр бол хохирогчийн хууль ёсны төлөөлөгч эхнэр нь хэлэхдээ надад ярих зүйл гомдол санал байхгүй, оршуулгын зардлаа гаргуулж авмаар байна. Гомдолтой гэд манай хүн босоод ирэх биштэй ярих юм байхгүй гэж хэлсэн байна. За ингээд үргэлжлүүлээд эрүүгийн хуулийн тусгай ангийн 14-р зүйлийн 1 дахь хэсэгт эд хөрөнгө албан тушаал, гэр бүлийн хамаарал бүхий харилцаа, бусад нөхцөл байдлын улмаас иргэшээлтэй байгаа хүнийг байнга хүчирхийлсэн, доромжилсон, зодсон, тамлан зовоосон, айлхан сүрдүүлсний улмаас амиа хорлоход гарцаагүй хүргэсэн бол шийтгэн гэж тухайн гэмт хэргийн шинжээг бол тодорхойлж хуульчилсан байна. За гэтэл шүүгдэгч нар бол хохирогчтой яг тэр өдөр санаандгүй байдлаар таарад бичлэг хийгээд модоор шахуурдаж биед нь халтсан үйлдэл байгаа. Гэхдээ энэ үйлдэл нь байнга айлган сүрдүүлсэн гих одоо тэр гэмт хэргийн хүнийг амиа хорлоход хүргэх гэсэн 14-р зүйлийн шинжээг бол хангахгүй байгаа юм байна. Өөрөөр хэлэх юм бол байнга гих шинжийг агуулаагүй санаандгүй байдлаар таарсан учраас видео бичлэгнээс болж одоо хохирогч амиа хорлсон гэсэн үндэслэл одоо шалтгаанд холбоогүй байна гэж шүүхээс дүгнсэн байна. Тиймээс талигаач гийг амиа хорлоход хүргэх одоо тэр гэмт хэргийг бол хэрэгсэхгүй болгосон юм байна. Харин эрүүгийн хуулийн тусгай ангийн 13-ийн 5 дугаар зүйл зааснаар тодорхой үйлдэл хийхгүй байхыг шаардсан буюу одоо мод бэлтгэхгүй байхыг шаардаж хохирогчийн эрх одоо хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болох үз баримт мэдээлэл буюу одоо тэр видео бичлэгийг тараахаар сүрдүүлсэн нь занал хийлэх гэмт хэргийг үйлдсэн байна гэж одоо гин буруутай тооцсон байна. Тэгээ 2 шүүгдэгчийг нэгийг нь сая төгрөгөөр за нөгөөдхийн 600 мянган төгрөгөөр тус торгох ял оноосон юм байна. За 2 шүүгдэгчийг бол хин гэдгийг яг сайн өөрөө мэдэж чадаагүй учраас шүүгдэгч 1 шүүгдэгч 2 гэд яриад яваад байгаа гэдгийг энд сануулъя. Тэгээ 2 шүүгдэгчийн нэг нь бол өмнө нь гэмт хэрэг одоо үлдээд тэгээд одоо тэнцэнтэй байх хугацаанд энэ гэмт хэрэгт холбогдчихсон учраас тэгээ өмнөх гэмт хэрэгээс үлдчихсэн байгаа 2 жилийн хугацаагаар хорих ялыг нь сэргээгээд нээлттэй хорих байгууллагад ялыг нь бол идлүүлэхээр шийдвэрлсэн юм байна. За тэгээд дараа нь бас энэ 2 шүүгдэгч бол давж заалтсан. Гэхдээ саяны нөгөө шүүхийн шийдвэрийг нь бол хэвээр нь үлдээсэн гэсэн мэдээлэл бол цацагдсан байсан. Надад бол яг албан ёсны тэр давж заалдах шатны шүүхийн магадлал нь бол олдоогүй. Тэгээд дээр урдсанчлан гэмт хэрэгт холбогдсон одоо хүмүүсийн тэр босоо хөх Монгол төрийн бус байгууллагын тэр гишүүдийн ч юм уу тэргүүнийхэн ч юм уу нэр нь дайрсүрэн шинжээр авдан гэсэн 2 хүний нэр яваад байгаа боловч хин гэдэг нь бол огт ялгагдахгүй шүүхийн шийдвэр дээр бол нууцлалтай байсан болохоор аль болох ойлгомжтой байлгах гээд одоо нийлүүлээд шүүгдэгч 1 2 гээд одоо өнөөдрийн дугаар дээр яриад явчлаа. За та бүхэн энэ дугаар дээр юу гэж бодож байна? Хохирогч нар одоо тэр модыг хөрөөдөж унгааж байгаль орчинд хор нөлөөтэй одоо хөнөөлтөй зүйл хийсэн ч гэсэн одоо энэ босоо хөх Монгол төрийн бус
байгууллагын гишүүд бусдыг одоо хийсэн алдаа, буруу үйлдэлийн төлөө зодох, за хариуцлага тооцох эрх энэ хүмүүст бий юу? Уул нь бол энэ мэт үйлдэлийг одоо таслан зогсоох аль биесны эрхтэй шаардлага тавих ёстой хүн нь бол тухайн газар орныг хариуцсан байгаль хамгаалагч болон цагдаагийн алба хаагчт нь бол байх ёстой гэж харж байгаа. Харин сонсогч та энэ дээр ямар санал бодолтой байгаагаа доор заавал бичиж үлдээгээрэй. За тэгээ бүгдээрээ 4 дэх өдөр өглөөний 9 цагаас шинэ дугаараараа эргээд уулзъя. Хэрвээ та шинэ сонсогч бол манай суваг Монголд олсон бодит гэмт хэргийг 7 хоног бүрийн 4 дэх өдөр 9 цагаас оруулдаг байгаа. Тэгээд subscribe тавьчаад арахаа битгий мартаарай. Түр баяртай сонсогчдоо.